3 тэрбум 633 сая 226,400 төгрөгийг энэ хүн 7 хоногт авах нэ. Юу гэсэн ч үг юм. What's up за тавхан энэ өдрийн мэндийг хүргэе. За хитгэн цагийн өмнө нэлээд одоо дэлхийн ертөнцийг тэр дундаа бүр Английн Премьер Лиг за хүлэмгийн ер нь одоо фанатууд донд бол нэлээд бас том мэдээг бол цочрол өгөхөр мэдээг бол одоо цочроод явахтай ер нь бол яг нэг тал руугаа шийдэгдэх нь бас тодорхой байсан. За Манчестер Сити клубтэй 9.5 жил гэдэг бол бас уртугтай шүү. За Эрлен Браут Хааланд буюу одоо Норвег товтлогч. За миний бүр шүтэн залуу Манчестер Сити тэгээ үлдэхээр шийдсэн байна. Тэгээд энэ талаар өнөөдөр бүгдээрээ ярилцгаана. За тэгэхээр бүгдээрээ ямар ч байсан бичлэгийнхаа эхэнд Manchester City-гийн одоо official Facebook хуудасна бол нэгэн одоо ерөнхийдөө бол Dear Defenders гэсэн тайлтай. Тэгээд ер нь бол Хааландын одоо гэрээ үзгэсэн би эндээ үлднэ гэдэг тийм нэг бас нэм жогтой нэг тийм бичлэг байгаа. Энийг бүгдээрээ үзээдэг. Haaland, Dear Defenders, I've been reflecting on these last few years together. За сүүлийн хэдэн жилиг бол ингээд ирэх зүйл тунгаагаад одоо бодоод байж байна тийм. Like any relationship, there's been ups and downs, highs and lows. That's natural. Ямар ч тэ одоо юу гэдэг харилцаанд гэх юм уу? Харилцааны адилтай одоо өсөлт, бууралт, уналт, босолт те одоо байдаг нь бол жам ёсны юм даа гэх юм уу те. Yes, we had our battles. Тийм ээ бид одоо өрсөлдсөн, тулалдсан ч юм уу те. But you pushed me to be the best version of myself. Тэгээд та бүхэн бол одоо намайг ингэж хурцлж те эсвэл одоо ингэж түлхэц болсон. Миний одоо те хамгийн best version буюу одоо өөрийнхөө хамгийн одоо сайн хувилбарыг одоо бий болгох гэх юм уу? While things can get heated. Одоо юу гэдэг ямар нэг тийм ширүүн уур амьсгалтай үед юм уу те. We all need to let our hair down sometimes. Энэ юу юм бэл шүү. Let hair down sometimes гэдэг нөгөө юу юм бэлээ. Хүн одоо нэг enjoy, relax гэх нэг тийм утгатай үг юм бэлээ л дээ. Ер нь бол одоо өөрийнхөө байх те. Юу ч болчихсон нэг гоё өөрийнхөө enjoy дад ер нь явах. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр одоо тиймэрхүү нэг юм нилээн гал халуун энийг юм зодоон цохиоч үүд юм эсвэл хэрүүл маргааны үед бол тэгэл бид нар бол өөрсдийнхөө жоохон тэ өөрсдийнхөө бараг чийлэрд явдаг байсан явах үе байсан гэх юм те. Anyway, there's been a lot of rumors flying around recently. Тэгээд сая угаасаа Хааландын нөгөө нэг гэрээ бас нилээн цуу ярианууд бас нэлээд гарсан шүү дээ. Одоо тэгэл ер нь Хааландын одоо гэрээ бол Сититэйг бол үргэлжлэхгүй ч гэдэг юм. Тэгэл одоо ийш тийшээ одоо Реал Мадрид руу явна гэл янз бүрийн цуу яриан ер нь гарсан тэр талаар ярьж байна. I get it. Sometimes you might not want me around. Би ойлгож байна. Чи заримдаа намайг одоо дэргэдээ байлгахыг хүсэхгүй те. Хүсэхгүй байж магадгүй. But I think we need each other. Гэтэ бидэнд одоо тэ бид бол биедээ хэрэгтэй гэж би боддог. In other words, you complete me. Өөрөөр хэлэх юм бол энэ you complete me гэдэг нь бас нэг тийм юу үг. Одоо нөгөө юу хэлцүг гэдэг лээ. Тийм утгатай. You complete me гэдэг нь одоо Хааланд бусад одоо тэр хамгаалагч ч юм уу бусад тоглогч нарт бол та нартай би байхдаа бол үнэхээр одоо бүрэн дүрэн одоо гоё үнэхээр сэтгэл хангалуун байдаг шүү гэдэг. Ер нь бас ингэж жоохтой хэлээд байгаа байхгүй юу? So all I have to say is sorry. Тэгээд би shit нэр. Би бүр нэр уучлаарай гэж хэлэх хэрэгтэй баг. I'm here to stay. Би эндээ үлднэ. Early. Тэгсэн таман мамгийн хараачтай. Тэгсэн ардаа 9 номертай тамгачих ш.
Аяяя. За тэгээ сая төгсөлтөн гарсан зураг бол энэ Here to Stay. За тэгэхээр Хааландын гэрээ бол одоо яг бид бүхний харж байгаагаар 2034 он хүртлээ одоо гэрээг бол сунгасан. За юу лээ 7 сарын 30-ны өдөр байлоо. Нэг тийм байсан баха. 7 сарын 30-ны өдөр гэж харагдсан. За тэгэхээр нэгэсэндээ юу гэсэн үг гэхээр яг 10 жил бол биш. 9.5 жил. 9 жил хагас гэсэн утгатай. Гэхдээ л 9 жил одоо гэдэг бол нэлээд урт хугацаа. За тэгээ хэдүүлээ ямар ч байсан энэ одоо эргэн тойрны сошиалуудаар бас ямар дүр зураг харагдаж байна. За одоо ингээд яг тэ сайн хийгээд одоо ер нь бол City-гийн фанатуудыг бол нэлээд бас одоо баярлуулж байгаа байлгүй дээ. Би бол одоо хувьдаа маш их баярлж байгаа. За анхтай одоо Дортмундаас Хааландыг ирнэ гэхэд л би бүр үнэхээр баярлжсан. Яг тэгэхээр Монголд ч ер нь бол яг хав Бүнцлигийг ингээд гоё үздэг ч гэсэн яг Премьер Лиг шиг гоё гэж үздэггүй шүү дээ. Ер нь Бүнцлигийг те. Одоо бас магадгүй үздэг байж магадгүй. Тэгээ би энэ залууг ингээд бүр Премьер Лигт ирчээсээ те бүр ингээд утгаар нь ингээд орой болгон гоё ингээд үзээд те тэр бүр ингээд үнэхээр гоё баймаар санагддаг байсан. Тэгээ Аз орж одоо Ситид ирээд тэгээ бүр одоо Ситигийн одоо Премьер Лигт 4 дараас нь түүхийг бол одоо Хааланд ирж за өөрийнхөө хувь нэмрийг бол нэлээд оруулсан. Тэгээ юм мундаг тоглогч залуу. За тухайн үед бол одоо манай одоо би Хааланд ирээд бүр бужигнуулнаа. Энэ бол бүр үнэхээр өөр төвшний залуу байлаа гэж яхад бол миний эргэн тойрон байрныхан бол худлаа. Тэгээ Премьер Лиг бол одоо маш хэцүү. Тэгэл ингээл контакттай, маш их контакттай, маш их одоо бэртэл гэмтэл аавн ер нь хэр баргийн нөхдүүд бол амжихгүй гэдгсэн. Одоо хар хамгийн урт өндөр одоо гэрээг бол үнэхээр хийж чадлаа. За 9.5 жилийн хугацаанд за жилийн за одоо энд нэг юу байгаа. Цалингийн зэс байгаа бүгдээр нь тэрийг хараад байгаа. За энэ нэг юм юу байгаа? Цалингийн зэс байгаа. За энэ нь шүү дээ. Одоо энэ юу биш доллар болгоно. За тэгэд яг одоо тухайн тоглогчийн одоо татвар матур элдв янзын юм ерөөсө тэр мэрийг нь бол би ингэж тооцож ингэж калкулейт хийсэнгүй. За энэ цаанаасаа гаргаж ирж байгаа. За энэ хардаа бейс зөө 641,157 долларыг 7 хоногт аавна. Энэ бол бейс гэдэг бол үндсэн цалин. Бонусыг нь хардаа 427,438 доллар. Тэгээ нийлээ зөө сая 68,596 долларыг энэ хүн зүгээр 7 хоногт аавна. За одоо бодоод үзье л та. Сая 68,596. За одоо доллар хэд вэ? 3,400. Хүү. Яа. 3 тэрбум 633 сая 226,400 төгрөгийг энэ хүн 7 хоногт авах нэ. Юу гэсэн ч үг юм. Зөөж. За энийг үү штэ 7 хоног гэдэг чинь хэдэн цаг вүлээ? 24-ийг үржих нь 7. За 168 цаг юм биш үү заяа. За тэнгүүд энийг хуваадаг нь 168 цаг. Оо гал. Энэ хүний нэг цагтаа олж байгаа орлого нь 21 сая 626,347 төгрөг. За байж одоо шүү дээ. Цааш нь детальчлаа заваар нь заяа. Хуваах нь 60. Минутанд 360,439 төгрөг олж байна. Гүцээ. За guys тэгээд цаашаа ингээ явъя л да. За одоогоор шүү дээ ингээд жилийн үнц нь одоо цалин бол 33 сая гэж байгаа байхгүй юу? 33 сая. Тэгээд энэ яг гэрээн дээр бас нэг төм тусгагдсан одоо заалтууд бол байгаа юм байл л дээ. За хамгийн өндөр дүнг одоо хэдэн оноос 2029 оноос төлсөн тохиолдол тийм, төлөөгүй тохиолдол тийм энэ төргээд энэ бонусын дээр нь яригдж байгаа. За яг одоогийн яг энэ одоо статистикаар гаргаад ирсэн байгаа статистикаар бүгдээр харъя. Бонус нь 22 сая доллар. 22 сая 226,790 доллар зөө. Бүр бонус нь штэ. Тэгэнгүүт энэ хүний жилдээ олж байгаа мөнгө нь 55 сая 566,975 доллар. Арай. За. Төгрөгөөр энэ хүний жилийн цалин гинэ. За 715 мянга харагдаж байна. 927 сая 188 тэрбум 927 сая 715 мянган төгрөгний
жилийн цалин одоо ингэж харагдаж байна л да энэ хүнийх. Тэгээ энэс ч одоо татвар те одоо юу гэдэг янз бүрийн юм бол мэдээж бол хасагдана. Тэгтэл аимшигтай байгаа зү те. За нийт одоо авах цалин гэдэг энэ 333-ыг оруулсан байгаа байхгүй. Гэхдээ энэ дээр нөгөө бонус нь орж ирээг байгаа байхгүй. Бонус нь ороод ирэх юм бол энэ ч одоо 500 хэдүүлээ. Жилийн хэд болодлаа. 555 сая маяг болох гэдэг байгаа байхгүй. Бонус нь орж ирэх юм бол. Оо юу гэсэн ч үгүй байж та. За guys тэгэхээр Erling Braut Haaland-ийн ямар ч байсан 9 жилийн цалинг төгрөг рүү шилжүүлэхгүй юу? За одоо энэ мөнгө байгаа шүү дээ энэ үнийн дүнг. Тэрийг нь өөрчлөх нь өсгсөн чинь ийм дүнг гарч байгаа байхгүй. Тэгээ ингээ харсан чинь нэг их 8700 тэрбум 349 сая 435 мянган 435 мянган төгрөгийн цалин энэ хүн 9 жилд авах нэ. Аимшигтай биш үү? Яг хиний Роналдо ч юм уу те өөр хүмүүсийн ер нь авж байгаа цалин тийм байгаа л та. Гэхдээ эн чинь бүр арай л урт хугацаанд бүр 9-10 жил гэдэг бол аимшигтай. За guys тэгэхээр одоо яг дэлгэцэн дээр бид бүхний одоо топ 5 лигт байгаа клубүүдэд хамгийн их одоо урт хугацааны гэрээтэй байгаа тоглогчдыг бол харуулж байна. За яг одоо Manchester City сая Erling Braut Haaland-тай 9.5 жилийн гэрээ байгуулснаар бол хамгийн урт гэрээ одоо хийчихэд байгаа тоглогчор топ 1 дээр бол явж байна. 9 жил гээд орсон байна. За тэгээд араас нь 2-т буюу одоо 8 жилийн гэрээтэй 2 тоглогч байна. За Chelsea клубын Cole Palmer, Nicholas Jackson. За араас нь 7 жилийн гэрээтэй 3 тоглогч байна. Бас л урт хугацаа шүү 8 7 гэдэг чинь. За Fernandes Chelsea-гээс за Valencia юм уу да тийм ч Sunset Vivian гэж байна. За доошогоо харин 6 жилийн гэрээтэй одоо нэлээд 10 хэдэн тоглогч байна да. За ихэнх нь ер нь бол Chelsea, West Ham, Valencia, Tottenham тэр юу юм бэ? Энэ ямар клуб юм бэ? За мэдгүй. За тэгээд ингээ ямар ч байсан нэлээд урт одоо гэрээтэй бас олон тоглогчдод байна. За ийхүү тэгээд Manchester City Haaland-тай хийсэн гэрээгээрээ топ 1 дээр орж ирлээ те. За бид бүхнийг өмнөх одоо статистикийг бас харж ер нь бол 2024-с 2025 оны үеэрэлд хамгийн одоо өндөр цалин авч байгаа тоглогчд хэн бэ гэдгийг ер нь бол нэг харж хэрэгтэй юм шиг байна. За ингээд өмнө нь одоо яг энэ өөрчлөгдөөгүй байгаа байсан одоо тийм юу штэ статистик штэ. За Kevin De Bruyne бол одоо City-д бол нэлээд өндөр хамгийн өндрийг бол авч ирсэн байна штэ 7 хоногт 400 мянган евро. За харин одоо Haaland еврогоор бол одоо 525 мянган евро болоод De Bruyne-гийн дээр бол бичигдээд ирж байгаа. За Salah 350 юм байна. За Casemiro 350. За Rashford 300. Grealish 300. За тэгээ Bruno Fernandes бас 300. За Silva бас 300 юм ба штэ. Бас л чааг ба шүү. Тэгсэн чи Havertz 280 юм байна. Gabriel Jesus Christ man 265. За ингээд харсан чинь ер нь бол дандаа Манчестер хотын тоглогчд байна шүү. Нараа Manchester City. За дундуур нь Liverpool орж иж United City. За доотлолт нь 2 Arsenal. За тэгээд төгсгөлд нь хэдүүлээ бас нэг ерөнхийдөө бол энэ одоо 24-с 25 оны улирлын ерөнхий нэг дүр зургийг ер нь таблээр нь харчий гэж бодлоо. За одоогор бол угаасаа ойлгомжтой 47 оноотойгоор одоо Ливерпул одоо энэ жилийн төрөв магнаа ер нь болох нь бол ер нь ойлгомжтой байх гэж би бол одоо бодоод байгаа. За Арсенал яах вэ? Арсенал бол угаасаа л тэгэл явж байгаа л угаасаа тэгэл бүдэрдэг штэ хамгийн төгсгөл тэр нь. За харин нэг сонирхолтой юм юу гэхээр энэ жилийн одоо энэ 3 дугаар байран дээр Nottingham Forest бүр ингээд Nottingham Forest бүр ингээд 3 руу ороод ирж байгаа. Энэ бол бас л одоо тэ unexpected thing штэ. Тэгэхээр бас сонирхолтой нэг шинэ содон зүйл нь бол Nottingham Forest одоо 3 дээр орж ирсэн зүйл байна. За ер нь Newcastle бол 3 дээр 4 дээр л байдэн штэ. Энэ жил бол бас л тэгэл ер нь 4 дээр л байна. За харин уулын Nottingham-ийн оронд бол юу байх хэвээр байхгүй юу? Tottenham байх хэвээр байхгүй. Тэгс чи Tottenham-ыг бүр хараачтай энэ 14 дээр юу вэ? Бүр арай шившиг. Чи надад сүүлийн 5 тоглолтыг хардаа хожигдл тэнцээ хожигдл гэж энэ бүр Tottenham бүр сүрж. За араас нь Chelsea уулны 3 моруу дээр яваад байсан. Тэгсэн чи сүүлийн 5 тоглолтыг хардаа тэнцээ хожигдл тэнцээ.
энэ дээдлийн дөрөнд одоо багийг харал та нэг ч улаан байхгүй байгаа юм чи аргагүй шүү дээ. Чи одоо сүүлийн 5 тоглолтод нэг ч улаан байхгүй. Ядаж энэ саар лайн тэнцээд дрофт байна. За эндээс ахуулаад ер нь багууд ер нь тэгэл доошлол ер нь мяарал эхэлж байгаа. За тэрний чинь бас сүүлийн 5 тоглолтын 4 нь бас гайгүй Сити ч. Сити ч одоо нэг хэсэг сая ямар амар уналтанд орвоо. Ер нь орвооч гэж ер нь орчоол байгаа л да. За тэгтээ яг 35 оноотойгоор бас 6 дугаар байранд ер нь яваад байна. За тэгээд доошлын Харийн XG нараа United хараа. 26 оноотой. 3 хожигдол, 1 тэнцээ, тэгээ 1 хоцсон байгаа байхгүй. За Тоттенхаймыг ярьсан. За тэгээд ингээл ер нь ойлгомжтой дөө. За харин энэ доор одоо улаан одоо шугам татсан байгаа. Энэ бол одоо доошоо унах 3 багийг бол үзүүлж байгаа. За харин Ipswich Town ер нь Wolves-тай тэнцсэн байна. Гэхдээ энэ хоорондын нөгөө нэг одоо хоорондын хожигдлаараа бас дээр доороо ер нь орно. Гэхдээ ер нь бол Wolves бол ер нь үлдчих واخа бас арайч бас яахгүй хаа. За Leicester тэгээд Southampton бол бүр өсөрцөн байж тээ. Энэ одоо 6 оноотой бүр хамгийн доор нь хараач тээ. За Премьер Лигийн хувьд бол нэг иймэрхүү ямар ч байсан нэг тейблүүд бол нэг иймэрхүү ингээд ингээ анцааны ер нь харагдаж байгаа. Тэгээ энэ жилийн аваргаар бол ер нь би бол Ливерпулийг бол төрүүлж чинь хаа гэж бодоод байгаа. За харин Хааландын хувьд бол ямар ч 34 он хүртлээр Манчестер Сититэйг үлдэх нь бол одоо миний хувьд бол маш их таатай байна. За яагаад вэ гэх юм бол би бас ер нь бол Хааландыг бол ийштэйшт нь бас ялангуяа тэр Реал Мадрид руу Испани нэрлөөр нь явуулах бас жоохон дургүй байсан. Айгүй энэ ч бас Премьер Лигтэл гоё юмэр шүү дээ. Ингээд гоё бас алдцаал дээр дороо ороод ингээд явмаар. Реал Мадрид ч юм уу ингээд авчих юм бол тэр нэг Испани нөгөө нэг лиг Ла Лиг Малиг руу ч очоод тэгээд нэг утгагүй л жоохон нэг тиймэрхүү юм болох гэдсэн. Тэгээд ямар ч байсан гоё өрсөлдөөнтэй газараа гоё үзэлцээ те. Одоо бас дараа жилийн одоо өнгийг бол мэдэхгүй байна. За энэ жилийн өнгийн хувьд бол би бол Ливерпулийг одоо болчих واخаа л гэж бодоод байгаа. Одоо Сити бол угаасаа энэ жил ер нь тэгээ биес сул тавиад бас бэрхтэлтэй байгаа тамирчтай ер нь жоохон анзаараад тэгээ бас гоё шин трейд мэйдүүд бас ирээд байгаа шүү дээ. Тэг юм чин тэгээд энэ жилийн ер нь бол жоохон сул тавьсыгээл боломж гарвал бас жоохон дайрцсан л үстэй бас те. Ер нь бол тэгээд явж байгаа. Тэгээд яг уу ер нь бол Хааландын хувьд бол одоо 34 он хүртэл юм чи би ч гэсэн одоо Сититэй одоо фанат байх гэрээг бол Хааландыг дагаал хийж байгаа. Одоо 34 он хүртэл Ситигийн фанат байхаар л боллоо гайс. Тэгээд за тэгээ өнөөдрийн бас нэг оргил мэдээ бол яалтчгүй энэ залуугийн 10 жил за 9.5 жилийн гэрээ Сититэй хийсэн гэрээ байлаа. За тэгээ та бүхэн бас юу гэж бодож байна? За Премьер Лигт юу яах вэ? Наануу цаануу. За та бүхэн моц намаа нөгөө өмнө одоо Премьер Лигийн за UEFA-гийн за өшөө бас фейк апын ч юм уу ингээд тэмцээнүүдийн prediction-ыг бас хийдэг байсан. Тэгээ та бүхэн бас одоо үзчихсэн бол мэдж байгаа бах. Тэгээ бас хэрвээ дахиж нэг тиймэрхүү сонирхолтой ганц нэг prediction хиймээр байвал та бүхэн бас бичиж болно шүү. Тэр чинь бас зөвхөн одоо prediction хийхгүйгээр бас cast явдгийг та бүхэнд бас хэлэхэд таатай байна. Тэгээд өнөөдрийн бичлэг энэ үрээд өндөрлөж байна. Тэгээд бичлэгтэйг хамт байсан бүгдэнд баярлалаа. Лайк, subscribe дараарай. Тэгээд бас комментэнд өөрийнхөө бодож байгаа бодлыг бас үлдээгээрэй гэж хүсмээр байна. Ингээд дараагийнхаа дугаараа уулзлаа. Bye. See you guys.